Оройтойгоо дээр нь харилцаагаа зосч, хожимдоогоо дээр нь амьдралаа бүхэл. Салах уу байх уу гэж эргэлзэж бичсэн нэгэн загтлыг яг одоо задлах гэж байна. Гэр бүлийн радиогийн салах уу байх уу нэвтрүүлэг. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогчтанд энэ өдрийн мэндийг хүргье. Гэр бүлийн радио 104.5-аас гэр бүлийн боловсролыг дэмжиж Батбэх гэр бүлийг үүсгэн байгуулах зорилготой салах уу байх уу нэвтрүүлгийн цоошинхэн дугаарыг өнөөдөр гэр бүлийн радиогийн 2 дугаар студиэс гэр бүлийн радиогийн сэтгүүлч гэр бүл судлаач Амарсан намын би танд хүрэхэд бэлэн болсон байна. За салах уу байх уу нэвтрүүлэг лав гараг бүрийн 15 цагаас 15 цаг 5 минутаас 15 цаг 45 минутын хооронд хүрдэг. За салах уу байх уу нэвтрүүлэг салалтын ирмэг дээр ирсэн байгаа хосуудад зориулсан ийм нөхцлөөр хүрдэг. За тэгээд доктортой сэтгэл @gmail.com хаягт салах уу байх уу нэвтрүүлэг ирсэн захидлуудыг дарааллуулад хүргэдэг. За өнөөдрийн хувьд яг өдөр хизээ ирсэн загтлыг хүргэх гэж байгаа тухай мэдээллийг хүргэе. Аливаа юм бас бодиттой тодорхой байх хэрэгтэй. За өнөөдрийн хувьд танд зургаар харуулж байгаачлан 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдшийн 18 цаг тэг 9 минутанд ирсэн загтлыг яг одоо хариу зөвлөгөөг нь хүргэх гэж байна. Тэгээд салах уу байх уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нэрээ нууцлан бичсэн нэгэн бүсгүй ирүүлсэн загтлыг би гэр бүлийн радио 104.5-ын аль биесний пэйж хуудсан дээр постлсан байгаа. За мөн гэр бүл судлаач салах уу байх уу нэртэй Facebook групп дээр постлсан байгаа. Энэ хоёр дээр өнөөдрийн загтлыг постлсан байгаа шүү. Тэгээд пост хэлбэрээр загтлыг та уншихыг хүсвэл энэ хоёр сувгаас салах уу байх уу Facebook групп болон гэр бүлийн радио 104.5-ын аль биесний пэйж хуудсан дээрээс та өнөөдрийн загтлыг унших боломжтой. За би загтлын эзэн рүү хариу зөвлөгөөг илгээсэн. Хариу зөвлөгөөг илгээсэн цаг хугацааг би танд одоо харуулж байна. 6 сарын 3-ны өдөр 15 цаг 5 минутаас таны загтлын хариу зөвлөгөөг салах уу байх уу нэвтрүүлгээр хүргэнэ гэд 6 сарын 1-нд 17 цаг 11 минутанд загтлын эзэн рүү хариу мэйлийг илгээсэн. Тэгэхээр магадгүй яг одоо загтлын эзэн маань салах уу байх уу нэвтрүүлгийг сонсож байгаа, үзэж байгаа. Тэгэхээр яг энэ явж байгаа лайв стримийн доор хит их буруутгасан элдв янзын утгатай коммент сэтгэгдлийг бас бичихгүй байхыг зөвлөе. Энэ бүсгүйг аль болох одоо босгох, урамшуулах, яг энэ асуудал дээр гарц гаргалгааг олох тал дээр нь хандсан ийм сэтгэгдэл комментиг та хамаагүй надтай хамт үлдээгээрэй гэж хүсэж байна. Хамаагүй сөрөг утгатай тийм үгсийг болж өгвөл бичээрэй гэдэг зүйлийг миний хувьд хэлье. За тэгээд загтлыг би танд уншиж өгье. Тэгээд загтлыг уншиж байхдаа та энэ бүсгүйн амьдралд хэрэг болох, тус болох тэр санаануудаа үгсээ бас лайвын доор коммент хэсэгт нь үлдээгээрэй. За би захиагаа уншиж дуусчаад энэ бүсгүйд хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэнэ. За яг одоо би танд загтлыг уншиж өгье. Тэгээд загтал дээр ямар утга агуулгатай загтал ирснийг хамтдаа чихээрээ биш зүрхээрээ сонсъё. Энэ бүсгийн амьдралыг оншилж, ойлгож, асуудалд нь гарц гаргалгааг бас хамтдаа бий болгоё. Сайн байна уу? Та бүхэндээ энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Би одоо 33 настай эмэгтэй. Нөхөр маань 32 настай. Гэр бүл болоод 9 жил болж байна. 7 настай нэг хүүтэй. Би нөхрийгөө эр хүнийхэн талаас хүндэлдэг. Өмнө нь бид хоёр санхүү мөнгнөөс болоод 2 удаа 6 сар хүртэлх хугацаанд салж байсан. Гэхдээ би хүүгээ бодоод эргэж нийлэх шийдвэр гаргасан. Нээлээд хурим найр хийсэн. Гэхдээ би тэр хуримд сэтгэл дундуур үлдсэн. Учир нь тэр хурим миний хүссэн хурим байгаагүй.
тэрний хүснээр л болсон. Нөхрийн хайрын хэл нь ярилцах, гоё үг сонсох, харин миний хайрын хэл бол үйлдэл, давмгай гэж би боддог. Энэ 9 жилд нэг ч удаа аялалд явж дурсамж бүтээж байгаагүй. Нөхөр тайван, сайн хүн. Бид гэр бүлээс гадуур харилцаа байхгүй ч би нөхрөөсөө маш их уйдах мэдрэмж авч байна. Үнсэгт нь үнэр нь муухай санагдаад дотн харилцаанд орохч дургүй болсон. Үг ярихаас залхмаар, хамт байхаар тэртэй байдаг. Ажилдаа хурдхан явчихаасаа гэж бодох юм. Харилцаагаа сэргээх гэж жижиг аялалд явсан л да. Гэхдээ хит санаачлаггүй байдал нь яг л хүүхдтэй явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Дахиж хамт юунд ч явах хүсэлгүй болсон. Энэ байдлаараа дисээд өнгөрүүлээд байвал хэр удаан дисэх бол гэж бодох юм. Дотоодод зөрчил үүсээд гадна зүгээр юм шиг хэрнэ дотроо чимээгүй байгаадаа хаяа галзуурмаар санагдах юм. Өөр хүний хүсэх хаашаа ч юм явах хүсэл төрөх юм. Энэ бүхэн даамжраад илүү том асуудал болох вэ гэж санаа зовж байна. Би нөхрөөсөө санаачлагтай байдлыг хүсдэг юм. Гэхдээ мэдээж нөхрийнхөө сэдсэн бүхнийг дэмжиж урам өгдөг, талархдаг. Гэвч би өөрийн дотоод хүслээ барьж, дарж ингэж явах нь надад хэцүү байна. Хайртай байх, хүндлэх гэдэг өөрөө. Та энэ сэдвээр залуу гэр бүлд зөвлөгөө өгөхийг хүсье. За, ийм утга агуулгатай загтлыг бүсгүй манд бичиж ирүүлжээ. За тэгээд загтлын хариу зөвлөгөөг яг одоо хүргэе. Тэгээд салхуу байх нэвтрүүлгийн өнөөдрийн загталд таа ч гэсэн энэ бүсгүйд урам зориг өгсөн сэтгэлийнхаа сайхан үгийг илэрхийлээрэй. Энэ бүсгүй бас яавал болох вэ? 33 настай амьдралаа дөнгөж эхлүүлээд явж байгаа. Дунд нь 2 удаа 6 сарын хугацаатайгаар салсан, эргэж нийлээд хүүхдээ бодоод эргэж нийлээд хоримээсэн нэгэн бүсгүйн загтлыг би сая танд дуудаж өглөө. За би юуны өмнө нэг зураг танд үзүүлье. Миний хэлдэг нэг үг байдаг. Нэг орон дээр багтдаг байсан хүмүүс нэг гэр дотор багтаж чадхаа болтлоо. Хөндөрдгийг санаж хин хиндээ хамгийн сайнараа хандж бай гэж хэлдэг. Миний нэг үг байдаг. Амьдрал чинь өөрөө тийм ч амархан биш ээ. Гэр бүлийн харилцаа чинь өөрөө тийм ч амархан зүйл биш. Өдөр бүр санаа тавьж, хин хинийхээ сэтгэлийг ханамжтай байлгаж, хин хиндээ таатай мэдрэмжийг өгч амьдрах гэдэг бол хосын харилцааны хамгийн чухал зүйл. За, таны загтлыг уншчихад, таны загтал дээр дүгнэлт хийж яхад хүндий хүйтэн харилцаа гэдэг ямар ч хүнийг одоо хинч биш болгодгоо. Амьдралд итгэхгүй болгодгоо. Ямар ч хүн би энэ хүнтэй одоо ханилаад аз жаргалгүй, одоо утга учиргүй, инээмсэглэлгүй, гонигтай, ууртай, уцаартай амьдрна гэж гэр бүл болдоггүй шүү дээ. За, гэтэл таны загтлаас хамгийн түрүүнд анзаарэгдэж байгаа зүйл бол яг ийм хүндий хүйтэн харилцаа таны загталтай ингээд тогтсон байна. Гэхдээ та нөхрөө муухан гэж хэлээг байна. Хоёрын харилцаан дотор урвсан, хүчрхийлсэн, аригдсан, хариуцлагагүй гэж бичсэн нэг ч үг байхгүй. Та нөхрөө хэлэхдээ сайн хүн. Гэхдээ би дотроо холдоод байна гэж захианыхаа агуулга дээр ерөнхийдөө бичсэн. Энэ бол олон залуу гэр бүлд тохиолддогч хүмүүс тэр бүр ярьдаггүй асуудал. Та захианыхаа төгсгөлд асуусан байсан. Хайрлах ба хүндлэх хоёр өөр зүйл үү гэж. Хариулт нь бол мэдээж тийм. Хүндлэл гэдэг бол нөхрийнхөө эхнэрийнхээ энэ хүн сайн хүн. Сайн хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх. Аавынхаа үргийг биелүүлж байгаа, ханийхаа үргийг биелүүлж байгаа, хүнийх нь хувьд үн цэнтэй гэж харах. Үзэл бодол аливаа зүйлд нь хүндэтгэлтэй хандах, дэмжих. Эдгээр зүйлүүд бол нөгөө хүндлэлийг илэрхийлдэг хилэмжүүд нь. За, хайр гэдэг бол харин хамт байхыг хүсэх, түүнийг хараад баярлах, дотн байх, хүсэл төрөх, хамтдаа шин зүйлийг хийх хүсэлтэй байх. Тэр хүний сайн муутай, алдаа оноотой хайрлахыг хэлдэг. Хайрыг олон хүмүүс маш олон байдлаар л тайлбарладаг, тодорхойлдог л доо. За, миний хувьд хайрыг юу гэж тодорхойлдог вэ гэхээр хайр гэдэг бол хүний муу мухайг, хайртай хүнийхээ муу мухайг хайрлахад байдаг юм а гэж.
Хинч хүний сайн сайхан байдлыг хараад алга дашаад баяр хүргээд хамт байгаад чаддаг. Ямар ч хүнд сул тал бий, муу тал бий. Хайр бол тэр сул талыг уучлж, дэвчиж өнгөрүүлнэ гэдэг бол хосын харилцаанд байдаг хайрын хамгийн гол мөн чанар. Зарим гэр бүлд хайр буурсан ч гэсэн хүндлэл нь үлддэг. Зарим гэр бүлд эсэргээрээ хайрлаж татагдах мэдрэмж байдаг ч гэсэн хүндлэлгүй болчихсон байдаг. Хамгийн хэцүү нь таны хэлсэн шиг хүндэлдэг мөртлөө хамт байх хүсэлгүй болох бол өөрөө хосын харилцаанд маш их хортой аюултай. За хүндэрэл сарлтын тухай би танд үе шатуудыг хэлж өгье л доо. Гив гинт байжснаа л гив гинт одоо би энэ хүнээс сарлаа гэд хүндэрчдэг байхгүй. Хүндэрэл чинь 4 үе шаттай явагддаг. За нэгдүгээр үе нь үг хэл үзэл бодлороо салдаг. Хоёр дахь нь физиологийн хувьд хүндэрж эхэлдэг. Гурав дахь нь дотн харилцаа алдагддаг. Сэтгэл зүйн хувьд салдаг. За хамгийн сүүлд нь ингээд нөгөө нэг салъя гэдэг хаалгаар очдог байхгүй. Салалт хүртэл ийм үе шат дамжлагаар явж ирдэг. Үг хэл үзэл бодлороо сална гэдэг дээр тайлбарыг хэлэхэд яриа нийлхэ болж эхэлдэг. Үгээрээ сөргөөцөлдөж эхэлдэг. Хэлсэн санааг нь үл тоомсорлон дэмжихгүй байдаг, хин нэг үнэлхэ болдог. Үзэл бодол анх болцчих үед жигтэйхэн сайхан яриа нийлээл бие биетэй гоё мэдрэмж өгөөл явж исэн бол үзэл бодлороо үг хэлээрээ хүндэрч эхлэх үед яриа ерөөсөө нийлхэ байждаг. За хоёр дахь үе шат нь физиологийн үе шат гэж хэлсэн. Энэ бол нөгөө дотн харилцаа алдагддаг. Дотн харилцаа холддог, заримдаа бүр байхгүй болдог. Дотн харилцаанд орсон ч гэсэн хин хиндээ ханамж өгч чадахгүй үлдэх юм тохиолдлууд байдаг. Дотн харилцааны хүндэрлийн одоо түгээмэл шинжүүд гэвэл за бэлгийн харилцааны давтамж эрс багасах, нэг эсвэл хоёр талын хүсэл хоёлаа буурах, бие биедээ хүрэх, тэврэх, үнсгэн цөөрөх, за сексийн талаар ярихаас зайлсхийх. За хийсэн ч гэсэн дотн харилцаанд орсон ч гэсэн үүрэг мэт санагддаг. Татгалцсан хүсээгүй мэдрэмж төрөх зэрэг эдгээр нөхцөл байдлаас үүдэн нөгөө нэг гэр бүлийн уур амьсгал дотн харилцаа алдагдаж улмаар за энэ хүн гүйч байсан би болчих юм байна да. Бараг өөр хүн хэрэгтэй юм байна да. Энэ хүн миний яг анхны хүсэжсэн шиг ийм мэдрэмж өгөхөө болчлоо гэдэг энэ нөхцөл рүү энэ шат руу очдог. Тэгэхээр нөгөө хосын харилцаанд байдаг хамгийн үнцэнтэй хинтэй ч хувааж болдоггүй нандин зүйл бол энэ бэлгийн харилцаа. Бэлгийн харилцааны асуудал дээр ингээд доголдоод хүндэрэл үүсэт эхлэхийн цагт дараагийн нөгөө нь хүндэрэл рүү явдаг. Сэтгэл зүйн хувьд салдаг. Сэтгэл зүйн хүндэрэл гэдэг нь хоёр хүн бие махбодын хувьд хамт байгаа ч гэсэн сэтгэл хөдлөл, ойлголцол, ойр дотн мэдрэмжээрээ холдохыг хэлдэг. Ихэнхдээ энэ нь гинт биш. Аажмаар багаар яг энэ сэтгэл зүйн хувьд хүндэрх мэдрэмжүүд үүсдэг. Сэтгэл зүйн хувьд хин хинийгээ үгүйлэхэ болдог. Хин хингүүрээ одоо цаашдаа ингээд хамт амьдрчих юм байна гэдэг мэдрэмж төрдөг. Хамтдаа байхдаа таагүй мэдрэмжийг авдаг. Харилцаан зөвхөн үүрэг хариуцлага нэр төр дээр тогтдог. Ер нь бол нөгөө хосын харилцаа эцсийн бүлэгтээ юун дээр хүмүүс тогтоох гээд торгох гээд байдаг вэ гэхээр хүүхдээ бодсон амьдрал нэр төрөө бодсон амьдрал дээр тогтоож торгох гээд байдаг. За миний нэг хэлдэг үг байдаг. Хосуудын харилцааг холбодог хамгийн чухал зүйл бол бие биенээ гэх сэтгэлээ гэж. Бие биенээ гэх сэтгэл бол хосын харилцаанаас байхгүй болно гэдэг бол тэгэл нөгөө нэг үүрэг хариуцлага дээр нэр төр дээр бусдын өмнө гэр бүл юм шиг харагддаг хэрнээ дотроо зөрчилтэй, дотроо хөндөө өвдөн мэдрэмжтэй асуудал гарах юм бол дэрсэлддэг ийм харилцаа үүсчихдээ. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд дотн байх энэ асуудлыг хүмүүс маань маш сайн бодох хэрэгтэй. Сэтгэл зүйн хувьд одоо хүндэрдэг салдаг энэ мэдрэмжүүдийн шинж тэмдгүүд байдаг л та. За шинж тэмдгүүдээс би танд онцлоод 10-ыг нь дурдж өгье. За нэгдүгээрт яриа өнгөц болдог. Өмнө нь бол ингээл гүн сэдв яриад тэгн ингэн гээл ингээл зөндөө юм ярьдаг байсан бол мөрөөдлөө ярьдаг, санаа зовнилоо ярьдаг, мэдрэмжээ ярьдаг, бүх зүйлээ ярьдаг байсан бол яриа өнгөц болдог. Зөвхөн хүүхэд мөнгө өдөр тутмын ажил явдал чи дэрийгээ хийчээрээ би энийгээ хийчээрээ хийчи гэдэг иймэрхүү яриа хөрөмнүүд дээр яриа ингээд өнгөц болоод эхэлдэг. За хоёрдугаарх шинж тэмдэг нь бол сэтгэлээ одоо нээхийг, уудлахыг ерөөсө болчдөг. Баярлснаа ч илэрхийлдэггүй, гомцноо ч хуваалцдаггүй. За энэнтэй юм ярьсан ч гэсэн ойлгохгүй дээ. Тийм учраас яриагүн дээр
гэдэг ийм хаалттай байдал руу очиж эхэлдэг. Дотроо асуудлаа ганцаараа шийдэхийг оролддог. Тэгэхээр нөгөө хосын харилцаанд бие биенээ их сэтгэл гэдэг их чухал гэдгийг энэ чинь сарж байгаа. За 3 дахь чухал зүйл бол одоо хань ижлээсээ сэтгэл санааны дэмжлэг ерөөсөө хайхаа болчдөг. Оронд нь хинээс хайдаг вэ гэхээр найс нөхдөөсөө хайдаг, эцэг эхээсээ хайдаг, ажлын хүмүүсээсээ хайдаг. За яг энэ үед бол нөгөө нэг хуурах хараар тавих мэдрэмжүүд үүсч эхэлдэг юм аа. Хайртай хүнээс сэтгэлийн хувьд одоо хаалга хаагаад өөр хүмүүсээс нэгэд эхэлдэг. Нөгөө нэг найзуудаасаа магадгүй сошиал орчинд хин нэгэн үнтэй чаталж байгаа тэр хүнээс хайгаал. За ажлынхаа газрын зарим нэг залуучуудаас бүсгүйчүүдээс дэмжлэг хаагаад эхэлдэг. За энэ үед нөгөө хоёр хүний коннекшн чинь яг анхны мэдрэмжийг өгөөд яадаг вэ гэхээр нөхөртөөгөө ярьснаас их нэртэйгээ ярьснаас энтэй ингэж ярьчвал гоё хэд юм биш үү. Ингээд нөгөө нэг хууралтууч явагдаж эхэлдэг. За 4 дахь нэг чухал зүйл бол хамт байхдаа ч ганцаарддаг. Нэг гэрт амьдарч байгаач хоосон мэт санагддаг. Хол байдаг. Биеийн дэргэд байгаа ч сэтгэл нь хол гэж ярьдаг шүү дээ. Яг энэ мэдрэмж. Тэгээ дотны холбоо өвгөө болсон юм шиг ийм мэдрэмжтэй байдаг. Тэгэхээр нөгөө нэг хамт байхдаа ганцаардна гэдэг чинь өөрөө үнэхээр муухай зүйл байхгүй. Яг ийм гэр бүлийг үүсгэх гэж ханилаагүй шүү дээ. Хосуудын хин. Тэгтэл ийм мэдрэмжтэй яваад байна гэдэг бол нөгөө сэтгэл зүйн хувьд та яг нөгөө хайртай хүнтэйгээ ойр дотн болохгүй бол яг нөгөө нэг салалтын сүүлийн үе рүү очих гээд шүү гэдэг мэдрэмжийг яг энэ үед авч болдог шүү. За 5 дахь нэг сэтгэл зүйн хувьд салдаг хүндэрдэг мэдрэмж нь юу байдаг вэ гэхээр бие биедээ сонирхол буурдаг. Өдөр хэрхэн өнгөрснийг нь асуухгүй, хүсэл мөрөөдөл одоо зорилгын талаар ярилцахгүй, нөгөө хүний дотоод ертөнцид яг юу болоод байгааг мэдэх хүсэл гэл бүх зүйл нь ингээ буурч эхэлдэг. Нөгөө нэг бүр сонирхоо болж эхэлж гин гэж ойлгож байна. За 6 дахь нэг чухал зүйл бол маргаанууд нь багасч эхэлдэг. Ерөөсөө маргаан гарахаа байчдаг. Хүмүүс ихэвчлэн юу гэж боддог вэ гэхээр хэрүүл багасах юм бол сайн зүйл одоо ингээ маргалтаа олчлаа битээр зүгээр олчлаа гэж боддог. Гэхдээ заримдаа маргах одоо хүсэлгүй болсон гэдэг энэ дохоо нөгөө хүн чинь бүр буугаад өгцөн гэсэн үг. Тантай одоо юу ч яриад нэмэргүй тийм учраас би маргаа хийхэ болц зогсооцсон гэсэн үг байхгүй. Тухайн хүн харилцаагаа сайжруулахын төлөө тэмцэхэ болсон байдаг. Тэгэхээр энэ үе бол бараг л ингээл танаас тангуугаар одоо цаашаа явнаа гэдэг энэ зорилго руугаа бүр ингээд төгцсөн үе байхгүй. За 7 дахь нэг чухал зүйл нь хайр халамж илэрхийлэл гэдэг зүйл байхгүй болчдөг. Магтгаа болчдөг. Тэрдэггүй халамжлах үйлдэлүүд нь байхгүй болчдөг. Нөө туслая гэдэг бодол нөгөө хүнийхээ зохилох ямар нэгэн тийм сэтэл дадал ерөөсөй байхгүй болчдөг. За 8 дахь зүйл нь яадаг вэ гэхээр бусад хүмүүстэй илүү ойр мэдрэмжийг одоо үүсгэж эхэлдэг. Ажил дээр ажлынхаа хүнтэй ярилцах, найзтайгаа илүү ярилцах, гэртээ биш гадуур байвал, ажил дээрээ байвал тайван байдаг. Гэр бүлийнхэн аав ээж хамаатан саднуудтайгаа байвал тайван байдаг. Яг ийм мэдрэмж рүү очдог. За 9 дахь нь юу вэ гэхээр ирээдүйн талаар хамт төлөвлөдөх энэ нөхцөл байдал өдрөөс байхгүй болчдөг. Нөгөө нэг амралтаа ярилцдаггүй, зорилгоо ярилцдаггүй, мөрөөдөл гэл нөгөө хамтын төлөвлөгөө багасж эхэлдэг. Зүгээр л нэг үүрэг төдий, яриа төдий ийм нөхцөл байдал үүсдэг. 10 дахь нь за яг энэ хүнийг хайрлах сэтгэл ингээд жоохон ч гэсэн байгаа боловч энэ хүнтэй ерөөс ойр дотн цаашдаа ингэж явах ийм мэдрэмж ер нь надад байхгүй болчлоо. Ийм мэдрэмж төрхөө болчлоо гэдэг ийм үе рүү очдог. Тэгэхээр сэтгэл зүйн хүндэрлийн хамгийн өвөрмөц шинж нь юу вэ гэхээр би энэ хүнийг хайрладаг. Би өмнө нь хайртай байсан. Би огт хайргүй байж байгаад энэ хүнтэй суучаагүй. Гэхдээ яг одоо би энэ хүнтэй яг өмнөхшгөө байж чадхаа болчлоо гэдэг энэ мэдрэмж аахгүй. Тэгэхээр нөгөө нэг гомдлыг удаан хуримтлуулах, ярилцахгүй болох, ярилцгаа ерөөсө болох, мэдрэмжээ нуух, тусдаа амьдрах энэ нөхцөл байдлууд ч нөгөө нэг сэтгэлээрээ салах яг энэ үе шатуудыг бүр эцэслэж өгдөг шүү.
За энэ үе шатанд орсон хүмүүсийн хувьд нөгөө сексийн хүндэрэл, үл ойлголт, урвалт гэдэг зүйлүүд бол маш их түгээмэл байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг хумхын тулд залуу гэр бүлүүдийн хувьд яах хэрэгтэй вэ гэхээр миний эхэнд нөгөө үзүүлсэн зураг шиг тий. Нэг орон дотор багтаж чаддаг байсан хүмүүс нэг гэрт дотор багтаж чадхаа болтлоо хөндийрдгийг санаж өдөр бүр хайртай хүнтэй сайныг мэдрүүл, сайнаар харилцаж бай. Сайхан мэдрэмжийг өгчий. Нөгөө харилцаагаа сайхан байлгахын тулд анхаарч, санаачлагтай байж гэдэг эдгээр зүйлүүд их чухал байхгүй. За энэ гурван шатны араас за нөгөө үг хэл үзэл бодол энэ бүхнээрээ хөндийрөх. За тэгээд сэтгэл зүйн хувьд хөндөрөх гэдэг нөгөө шатуудыг хэллээ шүү дээ. Физиологийн хувьд хөндөрөх. За эцэст нь нөгөө нэг салалт гэдэг хаалгыг татахад хүргэдэг. Салалт гэдэг хаалга руу очих хүртэл мөн ч их хэмиг туулж байгаа биз. Мөн ч их зүйлийг туулдаг. Тэгээд таны дотор юу хоримтлагдсан байж болох вэ гэдгийг маш сайн ухаж ярилцах нь өөрөө чухлаа гэдгийг энэ ташрамд би бүр тодтгон хэлье. Хувьчилсан байдлаар уулзаж, ярилцаж, магадгүй нөхөрч нь хамт ирээд хамтдаа хоёрын амьдралын талаар нарийн төвөгтэй байсан, юун дээр гомдолтой үлдсэн тэдгээр асуудлуудыг ухаж нарийн нөгөө онцлогоо хийнэ гэдэг чинь өөрөө чухал байхгүй. Тийм учраас ирээд сайтар яриулаад эцсийн дүгнэлтийг хийх нь миний хувьд бол их чухал. Тэгжиж нөгөө нэг үнэлгээ дүгнэлтийг өгөөд хоёрт тохирсон харилцааны аргачлал нөхцөл байдлуудыг зөвлөж өгнө гэдэг чухал. За таны загтлаас харахад асуудал нь зөвхөн өнөөдөр их биш байна. Та энэ олон жил өөрийн хүссэн урмай чадаагүй гомдолтой мэдрэмж, сэтгэл дундуур үлдсэн мэдрэмж, за аялсан ч гэсэн сайхан дурсамж бүтээж чадаагүй, нөхрөөсөө хүлээж исэн хүлээлт нь хүрэхгүй болохоор энэ нөхцөл байдлуудад унтарсан. Та нөхрөөсөө санаачлагыг хүлээсээр ирсэн. Өөрийн хэрэгцээг хойш тавьсаар байсан. Багаар гомдол хоримтлагцаар одоо эхэндээ бол энэ зүгээр дээ, энэ одоо байж болдог л зүйл байлгүй дээ гэдэг байсан бол яагаад үргэлж би ойлгох хэвээр, яагаад үргэлж би мэдрэмжтэй явах хэвээр гэдэг энэ цэг рүү та одоо хүрсэн байгаа байхгүй. Нэг өдөр хүнээ биш, түүнтэй холбоотой бүх дурсамж, бүх гомдол, бүх биелээгүй хүслээ хараад эхэлдэг. Нөгөө нэг хайртай хүн ерөөсө харж эхэлдэг. Түүний хийгээгүй тэр зүйлүүдийг харж эхэлдэг. Гомдож эхэлдэг. Тэр үед та ирсэн байна. Яг ийм үед бол үнсэлт хүртэл таагүй санагдаж хийнтэйгээ харилцаа, хийнийгаа үнэлэх мэдрэмж бүх зүйл ингээд буруугаар эргэж эхэлдэг. Тэгэхээр та яг энэ үе дээр ирсэн байна. Тэгэхээр болж өгвөл энэ асуудлаа боддоор шийдэхийн тулд яг нөгөө ховжилсан зөвлөгөөг аваад илүү дэлгэрэнгүй байдлаар уулзаж, ярилцаж, учир байдлыг чинь илүү их ухаж төнхчиж үүний ард хоёрын харилцаанд тохирох зөвлөмжийг өгдөг шүү. За миний нэг зүйрлэж хилдэг зүйрлэл байдаг л да. Одоо нэг сэтгэл зүйн зөвлөгөө авах процесс, гэр бүлийн зөвлөгөө авах процесс. Энэ бол амаргүй процесс واخгүй. За би юутай зүйрлдэг вэ гэхээр эмчэд үзүүлэх процесстэй адилтгадаг. За эмчтэр очиод эмчээ миний нэг өвдөд байна гэд яваад орлоо гэж бодоход эмч шууд арийнхын шүүгнээс юм аваад маа нэг очиход яв зүгээр болно гэж хэлдэг шүү. Эмч нөгөө өвчнийг нь онцлохын тулд нөгөө шинжилгээнүүд бичиж өгдөг. Цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, биохимийн хоёрын камера, томографт юу гэдгийг шаардлагатай шинжилгээнүүдийг өгөөд хариуг нь авчирч үзүүлээд эмчилгээний тактик бичүүлээрэй гэдэг. За магадгүй эмч хүн тухайн хүний өвчнөд буруу онц тавих юм уу, буруу эмчилгээ бичиж өгвөл өвчнийг нь эдгээх нь битгийхэл эрүүл мэнд амь насанд нь халтай үйл явдлыг өрнүүлж болдог. За тэгэхээр миний мэргэжлийн хувьд ялгаагүй ийм онцлогтой байхгүй. Та хоёрын харилцаанд нөхөр нь яг ямар байсан бэ? Эхнэр нь яг ямар байсан бэ? Энэ үед нөхөр ямар гомдлыг үлдээсэн? Эхнэрт ямар гомдол үлдсэн? Нөхөрт бас ямар гомдол үлдсэн? Хин хинээс нь тэнцвэртэй, доктортой, баланстай мэдээллийг авч ийж түүн дээрээ тулгуурласан байдлаар нөгөө нэг нарийн онцлогоонуудыг гэдэг. Сэтгэл зүйн хэв шинжийн хувьд ямар юм? Зан чанарын хувьд ямар юм? Сэтгэл готрол, стрессийн түвшин ямар байгаа юм? За дам нөхцөл байдлууд юу байгаа юм? Нөгөө сэтгэл зүйн гэмтэл болох бие төвд үзэл хандлага, нарциссист эмгэг байгаа юу, үгүй юу гэдгээс ахуулаад маш олон үнэлгээ онцлогоо хийж түүний ард эхнэр чинь ийм онцлогтой, нөхөр чинь ийм онцлогтой. Эхнэрт чинь ийм зүйлүүд үлдсэн, нөхөр чинь ийм зүйлүүд үлдсэн. Нөхрийн буруу зүйл нь ийм, эхнэрийн буруу зүйл нь цаашдаа явхад хоёр ийм аргачлалаар явбал болно гэдэг зөвлөмжийг бэлтгэж өгөхөд хүргэдэг гэсэн үг. Тэгэхээр
загтал бичиж байгаа хүмүүсийн хувьд загтал бичээд асуудалтай гарц олчихно гэдэг байдлаар огтхон ч одоо энийг бол эцсийн хувилбар гэж үзэж болохгүй шүү. Энэ бол таны загтал дээрээс тулгуурлаад танд зөвлөж байгаа анхан шатны буюу нөгөө нэг өвчин намдаах соос дэмжлэгийг танд үзүүлж байгаа гэсэн үг. Анхан шатны дэмжлэгийг үзүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бүсгүн маань өөрөөсөө бас асуугаад үзэх хэрэгтэй. Хэрвээ маргааш нөхөртөө санаачлахтай болчихвол, аялал төлөвлөдөг болчихвол, армаантаг болчихвол танд дахин татагдах мэдрэмж төрөх үү? Хэрвээ хариулт нь тийм ээ магадгүй гэж байвал харилцаа чинь сэргэх тал, сэргэх боломж байгаа гэсэн үг. Магадгүй нөхөр чинь ийм болсон ч гэсэн за одоо ч сэрэхгүй дээ, анхны шиг болохгүй дээ гэдэг мэдрэмж байгаа бол та хоёрын харилцаа магадгүй дуусах шат руу явж байгаа гэсэн үг. Энэ салалт анханасаа нөгөө нэг энэ одоо загтал дээр салахгүй байх уу гэж эргэлзэж байгаа энэ нөхцөл байдал анханасаа ингээд яг нэг бодит нөхцөл байдал дүрээр учирсан уу, би биенийгээ хайрлах мэдрэмжээр нөгөө нэг тэр нөхцөл байдал дээр тогтсон уу гэвэл мэдээж анхандаа тийм байсан баг. Гэхдээ санхүүгийн асуудлаас үүдэлтэйгээр 2 удаа 6 сарын хугацаатай салсан гэж байгаа шүү дээ. Тэгээд эргээд нийлэхдээ хүүхдээ бодож нийлсэн гэдэг зүйлийг бүсгүн маань бичсэн байсан. Тэгэхээр нөгөө нэг хүүхдээ бодож харилцсан харилцаа энэчнээс эхэлсэн байгаад байгаа юм л та. Мэдээж хосуудын хувьд яг салах дээр тулахдаа боддог толгойнх нь өвчин болдог нэг зүйл бол хүүхдийн асуудал байдаг л да. Энэ бол яалтч бүх асуудад байдаг. Ямар ч гэр бүл судлаач, ямар ч сэтгэл зүйч хоёрхан тохиолдолд шууд сал гэж зөвлөдөг. Тэр хоёрын харилцаанд хүчирхийлэл байгаа бол эрүүл мэндэд нь амь насанд нь алтай бол сал гэж зөвлөдөг. Харин бусад тохиолдолд эвлэр харилцааны асуудлыг шийд эргээд сайхан харилцгээд тухайн асуудлын нөхцөл байдал тохирсон зөвлөмжийг өгдөг. Тэгэхээр таны загталд яадагч байсан эцсийг нь хүртэл үзэх гээд бүр сайхан болгох гээд хичээгээд үзэх ёстой. Тийм гэж хариулсан ч үгүй гэж хариулсан ч аль хувилбар нь байсан ч гэсэн тодорхой хугацаанд хин энэ хичээл зүтгэл гаргаад үзэх хэрэгтэй гэдэг зүйлийг энэ чинь онцолж хэлэх гээд байна. За дээрэс нь ирээд заавал хосороо зөвлөгөө аваарай. За загтал дээрээ бичсэн байсан нэг онцлог зүйл нь өөр хүн хүсэх болсон тухай яриа байсан. За хүмүүсийн хувьд яг ингээл алддаг, яг ингээл хөндөрдөг, яг ингээл бүр хоёр тишээ таг алга болдог ийм нөхцөл байдлуудыг үүсгэдэг. Энэ тал дээр олон хүн алддаг. Тэр алдсан хүмүүс юу гэж бодсон байдгүй, юу гэж дүгнсэн байдгүй гэхээр өөр хүн таалагдж байгаа, өөр хүнээс нөхрөөсөө эхнэрээс аваагүй тэр сайхан мэдрэмжийг авж байгаа. Энэ нь надад гоё байна. Эрийн битгий хэл эрүүл хоёр салдсан штэ. Салах гэдэг зүйл бол байдгийн штэ. Гэдэг эдгээр нөхцөл байдлуудад бүр ингээд тархиараа үзэл бодлороо нэвччихсэн. Энэ бол байж болох зүйл гэдэг нөхцөл байдал дүгнэлтэнд хүрсэн байдаг. Би өөр хүнээс ийм мэдрэмжийг авч яхад яагаад болохгүй гэж. Энэ хүнээс би авах болцсон штэ. Гэдэг энэ цэг рүү очно гэдэг бол яг энэ тал дээр алддаг олон хүний нийтлэг дүр төрх. Магадгүй энэ нөхцөл байдлыг эргээр зөвөр ухамсарлыг гэвэл хоёрын хувьд одоо нөгөө араар тавих процесс, сурах процесс үүсээгүй байгаа учраас илүү бодтойгоор өөрчлөгдөх магадлал бий гэж судлаачныхаа зүгээс бодож байна. Яагаад вэ гэхээр яг энэ дээр нэмэгдээд нөгөө нэг хуурах араар тавих мэдрэмж харталтын проной үүссэн байгаа тохиолдолд бол эргээд нөгөө хэвийн харилцаа үүсгэхэд яг одоогийнхоос илүү 2 дахин илүү их хичээл зүтгэл гаргах шаардлагатай болдог. Заримдаа бид нөгөө нэг амьд байгаагаа мэдрэхийг хүсэж байна гэсэн дохоогоор өөр хүмүүстэй холбогдох, шин зүйл хүсэх, нөхрөөсөө эхнэрээсээ авч чадахгүй зүйлийг өөр хүнээс авчмаар ч юм шиг ийм мэдрэмж төрөх энэ нөхцөл байдлуудыг үүсгэдэг. Магадгүй нөхөртөөгөө сайхан харилцаатай болоод яг энэ өөр хүнээс авмаар байгаа мэдрэмжээ нөхрөөсөө эхнэрээсээ аваад эхлэх юм бол энэ нөхцөл байдал энэ дохоо байхгүй болчдөг. Ингээл болчих байсан юм биш үү гэдэг зэг рүү очдөг. Тэгэхээр шинэ хүн гэдэг нь заавал шинэ хайр биш. Шинэ мэдрэмж биш, шинэ яриа биш, шинэ анхаарал, шинэ адлын явдал дутагдж байгааг шинж биш. Тэсэд байвал юу болох вэ гэж бичсэн байсан.
зүгээр өнгөрөхгүй байх магадлал өндөрт. Учир нь таны дотор уйдалт, бухимдал, гомдол, ганцаардал яг одоо цугалтсан, бөөгнөрцөө овоорцсон, таныг бачимдуулаад дотооддоо ингээд нэг амар амгалангүй болцсон байгаа. Дотооддоо дисгэ байцсан байгаа тухайга та загтал дээр бичижсэн шүү дээ. Энэ бол нөгөө нэг сэтгэл гутралын нөхцөл байдлууд. Тэгэхээр нөгөө нэг сэтгэл гутралынхаа төвшинг, стрессийнхаа төвшинг тодорхойлуулж ийж, онцлуулж ийж, ямар төвшөнд байна вэ гэдгээс шалтгаалаад ямар аргачлалаар энэ бүхнээс салах уу гэдэг юмнууд хүртэл яригдэн шүү дээ. Тэгэхээр заавал ирээд уулзаад энэ нөхцөл байдлаасаа бодтойгоор гарч гэр бүл гэдэг өөрийнхөө амьдралын хамгийн чухал бөгөөд эрхэм төвийг эргээд сайнаар барих энэ нөхцөл байдлыг та хоёр маань үүсгэх шаардлагатай шүү. За дараад нь яг энэ гомдол ганцаардал энэ мэдрэмжүүд чинь тисээд байх юм бол зүгээр ингээл хэвэндээ ингээл хуучнах шиг яг одоогоор шиг ингээл байгаад байхгүй. Энэ мэдрэмж чинь юу болох вэ гэхээр уур болж хувирна. Ууралдаг, уцааралдаг, нөгөө нэг харилцаа чинь бүр токсик ширээ хэлбэр рүү очино. Хүйтэн хүндийн харилцаа үүснэ. Магадгүй яг энэ үед ахаал нөгөө нэг гаднаас өөр хүн гарч ирээд тэр үед нөгөө сэтгэл татагдах мэдрэмжүүд үүсч эхэлдэг. Тэгэхээр хоёрын хувьд таны хувьд юу хийж болох вэ гэхээр нэгдүгээрт хандлага харилцаагаа өөрчлөө. Чи ийм биш гэж биш. Би ингэж мэдрэмээр байна гэж ярьж сур. Би чамайг муухан гэж боддгүй. Харин бидний харилцаанд сүүлийн үед баяр хөөр дутагдж байна. Бидний харилцаанд миний чамайг их сэтгэл зүйд одоо доголдол үүсч эхэлж байна. Энийг би засмаар байна гэж ярьж сур. Би чамтай ойр баймаар байгаа ч дотроо холдоод байгаагаа анзаараад байна гэдэг яриа энэ бүхнийг үүсгэж сур. Энэ яриа чинь өөрөө хамгаалалтыг үүсгэхгүйгээр нөгөө хүнээ нээлттэй байлгаж чаддаг ийм хувилбар байхгүй. Чи юм байгаа учраас би юм байна гэдэг яриа биш. Би ингэж мэдэрч байна. Би сүүлийн үед яагаад ч юм болчлоо. Ийм зүйлээс болоод ингэж байгаа юм бах та гэдэг байдлаар нөгөө нэг хандлага харилцаагаа өөрчилж харилцаад үз. За хоёр дахь нэг чухал зүйл нь санаачлага гэдэг таны хувьд юу вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Эрчүүдийн хувьд санаачлагтай бай гэсэн үгийг ер нь бол ойлгохгүй тохиолдлууд хэлбэг байдаг л да. Тэгэхээр нөгөө нэг энэ бүх нөхцөл байдлыг тодорхой болгохын тулд сард нэг удаа болцоонд уур, хаяа аялал төлөвл, намайг гайхшруул, гэр бүлийн харилцааны тал дээр шин санаа, арга барил, янз бүрийн зүйлийг надад хийж өг. Энэ бүх зүйлийг илэрхийлэх. Илэрхийллээр нөгөө нэг тодорхой зүйлүүд үүсдэг шүү дээ. Эрчүүдийн хувьд за би ажил хийгээд мөнгө олж ийн энэ бол одоо болж байгаа зүйл. Бид хоёрын харилцаа болоод байна гэдэг нөхцөл байдал хандлага сэжмээр ер нь бол харилцаагаа ингээл нэг болоод байна гэдэг хэлбэрээр тамаг хэлбэрээр ингээл явуулаад байдаг. Тэгэхээр ийм хэлбэр лөө бити шилжээ. Ийм хэлбэр лөө бити очоо. Болж өгвөл нээлттэй байдлаар магадгүй яг энэ бүсгүйтэй адилхан ижил төстэй нөхцөлд байгаа олон бүсгүйчүүд байгаа. Яг энэний эсрэг тал болсон олон залуучууд байгаа. Тэгэхээр ийм хүмүүс тандж хэлэхэд нөгөө нэг тодорхой байдлыг үүсгэж хин хинийхээ хүсэж байгаа зүйлийг нь биежүүлэхийн тулд хин хинийгээ төмсгөж дуудахгүй тулд нөгөө санаачлаг гаргаж яг юуг санаачлаг гэх вэ? Энэ бүхнийг тодорхой болгох нь өөрөө чухал. За дараагийнх нэг чухал зүйл харилцааг биш өөрийгөө бас сэргээ. Зарим асуудал зөвхөн таны одоо хань дээр нөхөр дээр байдаггүй шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө дараах 3 асуултыг та асуугаад үзээрэй. Би хамгийн сүүлд хизээ өөрийнхөө төлөө догдолсон бэ? Намайг яг юу аз жаргалтай болгодог вэ? Би зөвхөн эхнэр ээж биш, хувь хүнийхээ хувьд ер нь хэр амьдарч байгаа вэ? 3 жилийн өмнөх би, одоогийн би хоёр хэр их ялгаатай байгаа вэ? Би хувь хүний хөгжлийн төвшөнд яг ямар төвшөнд явж байгаа вэ? Эдгээр зүйлүүдийг тунгааж өөрлөгөө өнгөж харна гэдэг чинь их чухал байдаг. Хүн нөгөө нэг нүдэн бие дотроо байрлаад гадагшаа ингээд аливаа зүйлийг хардаг учраас үргэлж бусдын алдаа оноо болохгүй зүйлүүдийг харж идэг. Хүн өөрлөгөө өнгөгээд өөрийнхөө доторхыг харах ёстой байдаг шүү. Өөртөө дүгнэлт хийх ёстой байдаг шүү. Энэ өөрөө их чухал. Өөрийгөө сэргээ, өөрийгөө оншил. Харилцаагаа засна гэхээс илүү би яг ямар байна вэ гэдэг цэг рүү очих нь чухал байдаг. Зарим эмэгтэйчүүд нөхрөөсөө алдсан бүх мэдрэмжээ нэхэж эхэлдэг. Гэтэл түүний нэг хэсэг нь өөрийнх нь амьдралын өнгийг алдсантай холбоотой байдаг. Та өөрийнхөө амьдралын өнгийг алдсан ч байж болно.
залуу гэр бүлүүдэд хэлэх нэг чухал санаа нь юу гэхээр гэр бүл салдаг хамгийн том шалтгаан дандаа урвалт эсвэл том хэрүүл байдаггүй маа. Заримдаа хин хин нь муу хүн байгаагүй, хин хин хичээсэн. Гэхдээ хин хинийхээ зүгээр л олон жил хин хэнийг мартчихсан. Бие биенээсээ хол байсан, үүрэг төдий ийм харилцаатай явсан тохиолдлоос үүдэж салдаг, хүндэрдэг ийм тохиолдлууд байдаг шүү. Таны загтлаас харахад хүндлэл одоо ч гэсэн үлдсэн байна гэж харж байна. Энэ бол маш том нөөц боломж. Гэхдээ хайр бие биедээ татагдж анхны шигээ догдолдог тэр мэдрэмжийг сэргээх ажил хийгдэхгүй бол хүндлэл ганцаараа одоо гэр бүлийн уур амьсгалыг удаан ингэж авч явахд хангалтгүй. Тэгэхээр одоо надад таны харилцаа дууссан гэхээс илүүгээр илүү олон жил ярилцаагүй байдал, хэрэгцээ, биелээгүй хүлээлт, хуримтлагдсан уйдалтын цэг дээр та ирчихсэн юм шиг санагдаж байна. Ийм үед шийдвэр гаргаад салъя гэхээс илүүгээр дотоод хэрэгцээг нөхөртөөгөө илэн талангүй ярилцаж яг хосынхаа харилцааны тал дээр мэрэгжлийн үнээс биечлэн уулзаж зөвлөгөө авч болохгүйгээ сайн тунгааж сайжруулахын тулд яах хэрэгтэй вэ гэдэг дээр анхаарах нь өөрөө чухал. Ярилцгаа болсон өдөр харилцаанд хүндийрлийн зай үүсч эхэлт юм шүү. Миний нэг хэлдэг үг бол энэ. Ярилцгаа болсон өдрөөс харилцаанд хүндийрлийн зай үүсч эхэлдэг. За бас нэг үг. Ярилцах цаг их гаргахгүй бол хэрэлдэх цаг их гарнаа. Хайр дууссан учраас хүмүүс холддоггүй. Харин холцоор байгаад хайр нь бүдгэлчт юм аа гэдэг миний нэг үг байдаг бас. Өдөр баг багаар бие биенээсээ холдоол байдаг. Тэгээд нөгөө нэг хайр нь бүдгэрчдэг. Тэгэхээр хайр дууссан учраас холддоггүй шүү. Үүнийг санаарай. Хосууд хамгийн түрүүнд орон дээр биш сэтгэл дотроо холддог гэдгийг бодож аль болох хин хинийхээ гих сэтгэлийг бөхөөхгүй хин хинийхээ төлөө ассан дүрлэлтсэн ийм харилцааг үүсгэхийн тулд хин хин хичээл зүтгэл гаргах нь өөрөө чухал байдаг. За нөгөө талдаа гэр бүлд хамгийн аюултай чимээ бол хэрүүлийн чимээ биш ээ. Харин удаан үргэлжилсэн чимээгүй байдал байдаг шүү. Энийг бодох хэрэгтэй. Хоёрын хувьд хэрүүлгийгээл токсик биш ч гэсэн ингээл удаан хугацаанд ингээл чимээгүй байсан байгаа байхгүй. Тэгэхээр удаан үргэлжилсэн чимээгүй байдал дотроо шатсан энэ нөхцөл байдлаа гаднаа илэрхийлдэггүй энэ байдал бол аюулын тохиош. Тэгэхээр болж өгвөл энэ тал дээр бас анхаарах. Маргаха болох нь одоо хэрүүл дуусч та хоёр ойлголцдог болсон гэсэн үг биш. Заримдаа хэн нэгэн зүгээр л бууж өгсөн байдаг гэдгийг би нэвтрүүлэг эхлэхэд бас хэлж ирсэн. Тэгэхээр хэн нэгэн нь бууж өгсөн энэ үе бол тэгэл тухайн хосын харилцаа дуусах мөч рүүгээ очиж байгааг илтгэж байгаа нөхцөл байдал. Яагаад вэ гэхээр гэр бүлийн харилцаа нэг хүний хичээл зүтгэл дээр, нэг хүний төвлөрөл дээр, нэг хүний өөрчлөлт дээр тогтдоггүй. Хосуудын хин хинэн нийлж, хин хин хичээл зүтгэл гаргаж, хин хинийхээ төлөө өөрчлөгдөж, хин хин санаачлагтай байж, хин хайрлж ээж л хосын харилцаа явдаг. Тэрнээс биш нэг хүн хичээгээд, нэг хүн өөрчлөгдөд хангалтгүй байдаг. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй бодитоор амьдралынхаа асуудалд хариулт авъя гэвэл та яхарахгүй хамтдаа ирээд хосоороо зөвлөгөө авах шаардлагатай шүү гэдгийг хэлье. За нэвтрүүлгийн төгсгөлд үлдээсэн коммент сэтгэгдлүүд байна уу? Түүнийг дурдсан уншия. За Facebook дээр явж байгаа үзэгчд маань энэ бүсгүйд хандсан коммент сэтгэгдлээ магадгүй зөвлөгөө сонсож байгаад бичиж амжаагүй байж болно. Бичээд үлдээгээрэй. Энэ бүсгүй лайвын доороос таны комментиг олж хараад таны бодож байгаа мэдэрч байгаа зүйлийг ч бас өөрийнхөө амьдралд тусгах юм боломж нөлөө байгаа гэдгийг хэлье. За тэгээд өнөөдөр Дугтуйтай сэтгэл @gmail.com хаягт ирсэн нэгэн бүсгийн загтлыг нэрийг нь нууцлан, мэйлийг нь нууцлан, хаягийг нь нууцлан салхуу байх нэвтрүүлгээр хүргэлээ. За дараагийн удаа таны загтлыг задлая. Өнөөдрийн дугаарыг энэ хүргээд өндөрлөж байна.
лайв стримтэй радиогоор хамт байсан бүхий л хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд эх 7 хоногийн лавг гарагт бас нэгэн хүний сонирхолтой загтлаар уулзъя. Та ч гэсэн загтал бичиж зөвлөгөө авах боломжтой шүү. Салхуу байхын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг энэ хүргээд жаргаж байна. Үргэлжлүүлээ та Гэр бүлийн радио 104.5-ын хөгжим мэдээллийн хөтөлбөртөөгөө хамт байгаарай. Амьдран гэж шийдээд гэр бүлтэй болсон л бол амархан дуусгаж болохгүй. Эвдэрсэн итгэлцлээ засч эрүүл харилцаа бий болохыг хүсэж байгаа бол та Дохтуудаа сэтгэл@gmail.com хаягаар нэрээ нууцлаад загтал илгээж мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Дараагийн удаа таны загтлыг задлж ярилцъя. Салхуу байх уу нэвтрүүлэг.